Монгол хэлний тухай хууль Монгол Улсын ерөнхийлөгчийн зарилгаар манай улс 2025 оноос албан бичгээ Кирилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулна. Тиймээс Улсын их хурлын гишүүн, Улсын их хурлын дэд дарга Санж Мэтийн санаачлагаар Завхан аймгийн засаг дарга Батсайхан, Боловсрол соёл урлагийн газар хамтран Миний Монгол 2025 хөтөлбөрийг эхлүүллээ. Завханчууд оюуны соёлын үнэт өв болсон Босоо Монгол бичгээ хэрэглэх, түгээн дэлгэрүүлэх, хүмүүр уншиж бичих чадварыг эзэмших, монголоор бахархах үзлийг төлөвшүүлэхийг зорж байгаамаа. Энэ хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд Босоо Монгол бичгээ өн удаан жил уламжлан хадгалж яваа Өвөр Монголын өөртөө засахорны Монгол хэлэн зүйн эрдэмтэн доктор нэрт уран бичигтэн Ийшийн Сувади, Отог өмнөд хошууны Монгол дунд сургуулийн удаан жилийн захирал Тоолгорын Вандимбо, Отог өмнөд хошууны ажил мэргэжлийн сургуулийн багш Одгэрэл нар хамтран ажиллаж 800 гаруй цагийн сургалтаар нэн тэргуунд Монгол уран бичлэгийн чадварыг багш сурагчдад эзэмшүүлэх юм а. Учир нь уран бичлэг бол эртний уламжлалт соёл, эрдэм мэдлэг, оюуны боловсрал, хүний дотоод сэтгэлийн торгон мэдрэмжийг Монгол бичгийн зурлагаар илэрхийлж үзүүлдэг биерийн урлаг төдийгүй хэрэглээний хувьд ч үнцэнтэй бүтээл дүрдгөө. Сургалтанд Завхан аймгийн 24 сумын ерөнхий боловсролын 29 сургуулийн 7-оос 11-р ангийн 200 хүүхэд 80 багшийг хамруулахаар төлөвлөсөн бөгөөд эхний ээлжийн сургалтанд урд бүсийн 11 сумын 15 сургуулийн 100 хүүхэд 40 гаруй багш сонирхогчид амжилттай суралцаж төгслөө. Тэгээ бид нар энд ямар зорилготой ирсэн бэ гэхээр бид нар болохоор Монголынхаа үндэсний бичгийг яг зөв тэгээр тэгээд ингээ алхмаар ингээ сурах гэсэн зорилготой. Тэгээ энэ зорилгоо одоогоор биелүүлээд ингээ байж байгаа. Тэгээд бид нарт болохоор энэ сургалтанд сууснаар ямар сэтгэл төрсөн бэ гэхээр ерөөсөө бид Монгол хүн гэдгээрээ бахархдаг хэрнээ Монгол бичиг гэдэг зүйлээ төдийлөн сайн мэддэггүй. Тэгээд энэ Монгол бичиг буюу биерэн бичлэгээр бид нар одоо ингээд бичиж сурснаар ингээд бахархаж байгаа. Тэгээд цаашид бид тав шүлөөстэй сумд бид тав сураагүй одоо бид ингээд шүлөөстэй сумдаа очиод цаашид түгээн дэлгэрүүлэх тийм зорилго бодол хүсэлтэй ярьсан байгаа. Биерэн бичлэг гэдэг нь болохоор ингээд агуу төвхтэй Монголын маань эртний өв соёл тэгээд үүнийг болохоор ингээд ямар нэгэн тийм алдаа мадаггүйгээр ингээд хадгалж үлдсэн өвөр монголчуудаа ингээд бас баярлсан талархснаа илэрхийлж байна. Тэгээд энэ их эрдэм мэдлэгийг бидэнд ингээд хайрлаж байгаа харамгүй түгэж байгаа өвөр Монголынхаа 3 багш болон энэ төслийг ивент итгэж байгаа нөгөө төслийн багийн хамт олондоо бас баярлсан талархснаа илэрхийлье. Тэг бид нэр өөрсдөө сонирхлоор ирээд тэгээд эхлээд ирэхэд жоохон хэцүү байсан. Их муухай очиж салганж тэгээ сүүл рүүгээ бичээд ирэхдээ гоё бичиж эхлээд их төлөвшөж шинээр муу уншдаг байсан бол сайн уншиж сурж ийн гоё бичиж сурлаа. Цааш одоо сумдаа очиод тэгээд үйтгийнхаа найзуудад заана, сургана. Тэгээ сайн багшлна гэж бодож байгаа. Тэгээд энэ сургалтанда ер нь болж игэл ангиараа хамрагдаарай. Тэгээ их гоё сургалт юм байна шүү л гэж хэлээ да. Энэ сургалтаас юу сурсан бэ гэх юм бол одоо өмнө бичижсэн зурлага элементүүдээ буруу бичдэг байсан бэ. Тэгээд ер нь яг юу гэж нэрлэдэг, яаж бичдэг, ямар сонин содон зурлага байдаг тэр бүгдийгээ сурч авсан байгаа. Сурсан мэдсэн дээрээ үндэслээд илүү сайхан цаашдаа илүү гоё сайхан бүтээлүүд гаргана. Тэгээ бас хүмүүс зааж сургана, ангийнхандаа бол найз нөхөд сургуулийнхаа хүүхдүүдэд бас илүү ихийг зааж сургана гэж бодож байгаа. Үндэсний бичиг гэдэг чинь яг манай Монгол улсын яг жинхэнэ бичиг. Кирилл бичиг чинь ер нь бол яг манай Монгол улсын бидний бичиг бол биш. Тэгээ тийм болохоор яг өөрсдийнхөө өвөг дээдсээс залгамжилж сургаж ирсэн энэ хүү бичгээ илүү сайн сурах нь хэрэгтэй гэж бодож байна. Энэ сургалтын сууснаар болохоор бид нэр цомдоо байсан төвшнөөс хамаагүй их дээрсэн. Үнэн гоё бичдэг, үнэхээр гоё бичдэг болсон. Тэгээд үсгээ чийшлээд сайн уншдаг болсон. Бид нар ч нэг өмнө бичдээр дандаа энэ зүгээр ингээл нэг жигд ингэ бичдэг болсон. Тэгэхээр энэ дээр яг өргөл даралтай бичээрээ гэд энэ дээр уран гоё бичдэг болсон гэ тэр талаас нь ойлгодог тийм болсон. Өвөр Монгол багш нар зааж байгаа болохоор зэрэг илүү давуу талтай тийм ойлгомжтой сайн зааж байгаа. Энийг сурснараа болохоор бусдын хүүхдүүдийг сайн өөр шигээ болгоно. Тэгээ ирээдүйдээ том тийм Монгол уран бичдэгтэн болно даа л гэж бодож байгаа.
биерийн сургалтанд их сурна гэхээр их сонирхолтой санагдсан. Үзгээр бичдэгтэй адилхан бичдэггүй. Биерийн барилт цаасаа ихцгэн тавих мах гэ сууд сурах мах их төвчээр их сурсан. Монгол бичгээр бичих нь их төвчээр их шаарддаг юм билээ. Хүн бичиг гэж нэрлэдэг. Энэ бичгийг босоо бичлэг гэж Чингис хааны үеэс эхэллэн одоо хүртэл арилаагүй явж байгаа энэ бичлэг. Бид нар одоо хойчтой залгамжлуулж авахын тулд энэ бичгийг сурж байгаа. Энэ сургуульд эхлэхээс өмнө л би тэгээд яг анх эрэхтэй энд л ирээд нөгөө биерээ барьж чадахгүй нөгөө амар жичирчээсэн. Тэгээ нөгөө үзэг барьдагтайгаа адилхан бариад ерөөсөө тэрнээс салах байсан. Тэгээд сүүлргээ аваад гэж хичээж тэгээд багш нарынхаа туслалцаатай бол маш их юмыг сурч чадсан. Монголчин сургуультанд ирснээр бол би өөрийгөө нээж чадсан. Аав ээж игч ах нартаа нөгөө дүү нартаа өөрсдөө тэгээд маш зөвөр зааж өгөн. Тэгээ монгол бичгийг бичих нь бол тэгээд бас маш их хөдөлмөр хичээл зүтгэл гаргаж бичих ёстой. Тэр хоёр багш маань маш их хөдөлмөр хичээл зүтгэл гаргаж тэгээд биднэрт бас зааж өгсөн. Тэгээд тэр хичээл зүтгэлийг бас бид нэр талаар болгож болохгүй учраас энэ монгол бичгээ монгол хүн бол төрсөн тэмцээд монгол бичгээ нөгөө цааш нь үргэлжлүүлээ дэлгэрүүлж явна. Би энэ сургуультыг яагаад сонирхсон бэ гэхээр энэ нөгөө үндэснийхээ өв соёлыг дээдэлж монгол бичгээ сайн сурж мэдхийн тулд тэр монгол бичгийн элементүүд хэрхэн бичих үү, тэр таван шугам дээр яаж хүрэх үү, өргөл даралтаа сурсан. Үндэснийхээ өв соёлыг дээдэлж байгаа учраас тэгээд монгол бичиг өчгээд их сонирхолтой. Уран бичлэг болохоор анхны мэдгэдгүүрөөсөө байхгүйсэн. Тэгээ одоо сургалтанд суугаад анхны мэдгэдгүүнтэй олоод тэгээд ер нь цаашдаа сурах их сонирхолтой болсон. Нөгөө нэг хүүхд суурдаг. Бусдаа очиод зааж өгнө. Одоо бичиж байгаа бичиг бол бидний бичиг биш. Тэгээд яг дээр үед нөгөө нэг бидний одоо өвдөдөс бичдэг байсан тэр бичгээ сэргээж байгаа. Тийм болохоор айгүй тийм сэтгэл хангалуун байдаг. Урд нь бол ингээд нөгөө биер ерөөсө барьж үзээгүй. Тэгээд ерөөсө тэгээд нөгөө яг өдөр тутамд тийм балаар өчөөд тэгээд биерэн бичиг нь болохоор айгүй тийм гоё. Тэгээд төв суух. Тэгээд маш их юм сурсан. Цаашаа түгээн дэлгэрүүлэх. Тэгээд өөрөө сайн сурж тэгээд бусдад үлгэр дуурайл үзүүлэх тийм зорилготой. Бүгдөө тэгээ бүх нийтээрээ тэгээ монгол бичиг үндэсний бичгээ өдөр тутмын хэрэглээ болгоцгоё гэж хэлмээр. Өөрсдийнхөө хэмжээнд уран бичлэгийг тийм уран гэдэг талаас нь бол тодорхой мэддэг байсан бол одоо энэ яг өөрсдийнх нь өв соёлоо тээж хадгалж өвлүүлж яваа энэ сайхан ахын дүүсийнхаа зааж сургаж байгаа энэ их үйл хэрэгт ирж суралцахаар одоо бидний бичиж байгаа энэ үйл явдал бол үнэхээр өөр төвшөнд өөр одоо өнцгөөс бичиж сурж байна. Энэ үндэсний бичгээр бахархах, хайрлах, тэгээд энийг өвлүүлэн тээх энэ үйл явдалд бол их одоо зүтгэлтэй хандаж байгаад нь бас талархалтай байгаа. Өөрсдөө маш сайн чадвахчих ийм шаардлага тулгарч байна. Яг одоо анхных нь ингээд элементээс эхэлж байхад хүүхдүүд маань одоо биднээс төрүүлээд явах төвшөнд хүртлээ одоо суралцж байгаа. Олон шавнарт сургана. За дээрээс нь сум орон нутгийнхаа сонирхож байгаа ард түмэн тийм ээ тэгээд тэр хүүхдүүдээрээ дамжуулаад энэ маань түгэн дэлгэрнэ гэж бодож байна. За энэ хүү сургалтанд залуу багш миний хувьд одоо хамрагдаж байгаа маш их баяртай. Тэгээд яг биерэн бичлэг гэдэг зүйлийн яг нөгөө элементээс нь эхэлж сурж байгаадаа маш их баяртай. Үнэн нь л яг зүгээр нөгөө уран бичлэг гэдэг талаасаа л ерөөхдөө бичдэг байсан. Одоо л яг ингээд элементүүдийн нэг бүрчлэн хаана өргөлт даралт байх уу гэх мэтчлэн тэр зүйлсийг яг ингээд туршлагатай багш нараасаа сурж мэдж авч байгаадаа залуу хүмүүний хувьд маш их баяртай байна. Эргээд маш тийм том оюуны хөрөнгө оруулалт маш том бүтээл бол миний хувьд гэх юм бол одоо цагаанчлуу зумд 2 дахь жилдээ багшилж байгаа залуу багш. Тэгээд хизээч алдаж болохгүй боломж гэж ойлгож байгаа. 2 дахь жилдээ ажиллаж байхдаа энэ бүхнийг ингээд сурч мэдээд авч байгаадаа цаг мөч болгоныг л алдахгүй сурахыг хичээж байна. Энэ бол үнэхээр тулгамжсэн сургалт яхахгүй мөн одоо 2025 он гэхэд Монгол улс маань одоо Кирилл монгол бичгийг хослуулан одоо бичээд мөн 30 он гэхэд бүх нийтийн бичиг одоо энэ монгол бичиг болох гээд байгаа учраас одоо энэ бол маш цаг үе олсон ийм сайхан зүйл боллоо гэж бодож байна. Монгол бичиг бол монгол түмний одоо бүтээсэн оюуны асар их үнд зүйл юм аа. Ингээд монгол хүн болгоо одоо оюуныхаа энэ үнд зүйл бичиг үсгээ бол дээдлэх ёстой. Хүн бүр энээс суралцах ёстой. За тэгээ энэ үйл ажиллагааг дэмжсэн ажлыг манай аймагт одоо анх түгээн дэлгэрүүлж эхэлж байгаад бол туйлын баяртай байна. Энэ сургалт бол цаг үеэ мэдэрсэн одоо монгол хүүхдийг монголоор нь үлдээх, зөв монгол хүүхэд төлөвшүүлэх,
эх оронч үзэлтэй Монгол хүүхдийг ирээдүйд бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан ийм сайхан сургалт үйл ажиллагаа болж байна. За ингээд цаашид бол хүн бүр Монгол бичиг үсгээ сурах, судлах ажилд хичээн зүтгэж үндэсний бичгээ дээдэлж өв соёлоо суралцгаая гэж уриалмаар байна. Сургалтын хэрэглэгдэхүүнийг одоо иж бүрнээр нь хангаж ном, гарын авлага, цаас ингээ биер бихийг хангаж өгсөн. Тэгээ бид нар бас үндэснийхээ бичиг соёлыг сурж байгаа учраас өдөр болгон Монгол хувцаараа гоёж ирж байгаа. Үнэхээр сэтгэл хангалуун байна. Тэгээд анх одоо бид нар болохоор энэ сургалтанд ирэхдээ одоо 6 дугаар ангиасаа бид нар ингээ Монгол хишгийг ингээд үзсэн ч гэсэн биерэн бичлэгийг бол ингээд хараахан ерөн сурж амжаагүй. Ерөн тийм анхлан суралцагч нар байсан. Тэгээд ингээд энэ ингээд сурж яхад ингээд шантраах тэгээд илүү одоо ингээ говьшиж байгаа хүүхдүүдийг хараад урам хуурах гэх юм уу тийм үед бас зөндөө байсан. Гэхдээ одоо ингээд энэ хам сурж байгаа хүүхдүүдийн дэмжлэг тэгээд энэ одоо өвөр Монголоос ирсэн энэ багш нарын туслалцаа бол ингээд хамгийн том юм дэмжлэгийг үзүүлж чадсан. Тэгээд бид бол одоо ингээд ирээдүйн Монгол улсын одоо юм хөгжлийн галыг бадраах иргэд тийм болохоор одоо ингээ одооноос одоо монголоор нь байж үлдэх одоо дархлаагаа хамгаалахын тулд их хэлээ ингээд их хэлээрээ зөв сайхан бичиж одоо ингээд үндэснийхээ бичгийг эзэмших хэрэгтэй. Тэгээд одоо энэхүү сургалтын сууснаар одоо бид нар илүү олон хүүхдэд одоо энийг ингээд цааш нь түгээгээд тэгээд одоо өнөөдөр ингээ 10 хоног маань ингээ маргааш ингээ дуусж байгаа ч гэсэн одоо цаашдаа ерөөсөө өдөр алгасалгүй энэ бичгээ ингээ сурж эзэмших хэрэгтэй. Энэ сургалтаас бол ер нь маш олон зүйлийг сурсан. За тэгээд яг бичих явцтай гэвэл сууж сурсан. За мөн зөв төлөвшөлттэй болсон гэж хэлж болно. За тэгээд хүнтэй зөв харьцах чадварыг эзэмшсэн. За мөн өвөр Монгол багш нарын ярьж байгааг ойлгож байгаа нь бас нэг тэр үгийн баялагийг нэмэгдүүлж байгаа ч юм уу нэг тиймэрхүү чадвар суусан байх гэж бодож байна. Одоо бид нар яг энэ даяаршиж байгаа нийгэмд энэ Монгол бичгээ, Монгол хэлээ зөвхөн дэлхийд ганцхан байдаг босоо бичгээ ингэж сурах нь зөв зүйтэй гэж бодож байгаа. За тэгээд мөн яг мэрэгжлийн төвшөнд өвөр Монгол багш нар ярьж зааж байгаа нь их давуу тал болов уу гэж бодож байна. Би ингээд сургуулийнхаа 9 найзтай хамт сурж байгаа. Тэгээд энийг сурах болсон шалтгаан нь гэвэл бид нар өөрсдөө монгол хүмүүс учраас монгол бичгээ сурах, хоёрдугаарт энэ уран бичлэг гэдэг маань өөрөө бас нэг урлагийн нэг төрөл учраас энийг суралцъя гэж их хүссэндээ энийг сонирхож орсон. Тэгээд энийг заах гэж өвөр Монголоос ирж заасан багш нартаа маш их баярлалаа. Энийг заахад зааж сурахыг дэмжсэн нутгийн удирдлагуудаа бас маш их баярлалаа гэж хэлмээр байна. Яг ингээд анх энийг хийгээд яг би бичээд үсгэл би бүр эргээд тэр цаасаа хадгалж байгаа. Эргүүлээ харахаар бүр үнэхээр өөрөөсөө иччихсэн. Тэгээд эргүүлээд энэ 10 хоног хэдийн ингээд өнгөрчөж байгаа ч гэсэн энэ сургалт маань дуусаа багш нар маань яваад энэ 10 хоногийн сургалт маань дуусж байгаа ч гэсэн яг бидний амьдралын хувьд бол ирээдүйд энэ сургалт маань энийг сурах, энийг гашуулах үйл маань дөнгөж эхэлж байгаа болов уу гэж найдаж байгаа. Монгол гэдгээр бахархах зүйлсийн хамгийн гол зүйлсийн нэг нь мэдээж монгол гэр хөдөө тал хамгийн гол нь тэгээд монгол бичиг гэдэг зүйл байдаг. Соёлын илэрхийлэл. Тэгэхээр энэ бичгээр бид нар бас дэлхийн нийтэд бас гайхуулах, дэлхийд ганцхан босоо бичиг гэж ярьдаг. Тэгэхээр энэ бичгээр бид нар илүү гашуулж энэ бичгээ байнгын хэрэглээнд оруулах, илүү урлаг төрлөөр хөгжүүлэх хэрэгтэй болов уу гэж боддог. Энд суусан шалтгаан гэх юм бол би өөрөө монгол хэлээр явахыг хүсдэг. Монгол хэлийг хөгжүүлж, монгол хэлээ авч явсан соёлынхоо нэг дамжуулагч тээгч нь болохыг хүсдэг. Тийм учраас энэ сургалтын цусан найзуудаа зааж өгөхийн тулд бид нар өөрсдөө зөв сууж чаддаг, зөв биерээ барьдаг, зөв хүн байх ёстой. Тэгээд үүнийхээ дагуу би зөндөө их юм сууж мэдсэн. Тийм бид нар өөрсдийнхөө чадварыг ахиулахын тулд аливаа үгийг чийжилж байгаа одоо монгол галгаа чийжилж монгол галгаараа бичиж байгаа. Үсгийн элемент гэж байд юм аа. Тэгээд биерээ яаж барих уу, пихээ яаж тааруулах уу, муу цаасаа яаж тавьж бичих үү, яаж цэг сууж бичих үү гэд бүхэл зүйлийг манай багш нар маань зааж өгсөн. Тэгээд анхныхаасаа бол бүр шал өөр байсан. Тэгээд энийг сурсандаа ингээд маш их баяртай байна. Бид бүхэн энэ багш нарын заасан хичээлийг бүр маш үр дүнтэйгээр сурч бүр гайхалтай яаж тэр монгол бичгийг бүр яаж гоё бичих үү тэр тухай бүр үнэхээр гоё сайн ойлгож авлаа гэж бодож байна. Бүр монгол маань өөрөө ингээд үндэсний бичгээр бүр гарцсан сурцсан бүр айгүй их гоё монгол гэдгээрээ бүр өвөр монголын тэр бичгээр гайхуулмаар тийм байдаг. Тэгэхээр манай монгол болохоор ингээд
яг ингээд энэ сургалтнаас авч үзэхээр бол яг ингээ үсгийн элемент гэдгийг бол аюу их бурууч тийм ээ. Тэгээд өвөр Монгол багш нар маань бол яг тэр үндсэн элемент үндсэн байрлалаараа заадаг нь их давуу талтай юм болов гэж бодож байна. Багасаа ингээд сурахтаа ингээд монгол бичиг бүр аюу гоё тэгж зурагтаар гардаг шиг тийм гоё бичиж үзэх юмсан бичиж сурах юмсан гэж боддог гэсэн. Одоо л ингээд миний зорилготой өрөх бүр хамгийн том алхам юм болоо гэж бодсон. Тэгээ бүр цааш нь түгээгээд гэр бүлийнхандаа найз нөхөдөө илүү түгээж энэ завхныхаа бүх хүмүүст ингээд хүн бүрийг орхигдуулахгүйгээр зааж сурах юмсан л гэж боддیں۔ Би чадахгүй ч гэсэн энэ сургалтанд суусан бүх хүүхдүүдтэйгээ нийлж агаад гоё бүтээлийг гаргана гэж бодож байна. Энэхүү өвөр Монгол багш нарын маань бидэнд хийж байгаа сургалт болохоор бидний урд өмнө нь төсөөлөөгүй ертөнц байсан гэж хэлж байна. За тэгээд урд нь би биеэмшлэгээр огт хичээлдэггүй байсан. За тэгээд энэ удаагийнх маань миний хамгийн анхных. За тэгээд тийм болохоор би бүр ийм ингийн нэг монгол бичгээр шал ондоо тийг байсан л да. Тэр нь болохоор яг бидэнд зааж сургаж байгаа тэр өсгүүдийн хэлбэр, яаж бичих тэр нь болохоор бүр шал ондоо байсан. Би маш их баяртай. Тэгээд энэхүү 10 хоногийг би маш үр дүнтэй өнгөрөөж чадлаа. Маш их зүйлийг сурч мэдж байгаа. Би бол энэ бичлэг бол миний анх удааг явж байгаа сургалт. Тэгээд бол маш сайн үр дүнтэй байгаа. Унших, бичих гэдэл ер нь бол тэгэл яаж зөв суух, яаж биерээ зөв барих гэдэл бүх зүйлийг сурч авч байгаа. Бүх чадвар дэвшилж байгаа. Би анх хэлээд яг ирээхүү байх уу гэж их бодсон л да. Тэгээд яг очиод үзье гэж бодоод ирсэндээ тэгээд ирэхэд аягуугаа байсан, баяртай байсан. Ягаад гэвэл нэг монголчгийг ингэж сурна гэж бодоагүй. Тэгээд ялангуяа өвөр Монгол багш нар зааж байгаа ийм гоё давуу талтай байхад ирсэндээ бас үнэхээр баяртай байгаа. Яг монголчгаар бичгээд биднээс бас зарим зүйл нь арай өөр байсан. Тэрнийгээ бас залруулж авсандаа бас баяртай байгаа. Багш нар айгүй гоё зааж байгаа. Монгол бичиг бол бидний жинхэнэ өөрийн бичиг учраас хүн болгон сурах ёстой. Энэ хүүхдүүд маань энэ сургалтын хугацаанд үндэсний бичгээрээ тэр гайхалтай бичиж сурж байна. Тэгээд энэ сургалтын давуу тал нь гэвэл бид нар маш богино хугацаанд тэгээд бүр энэ мундаг гайхалтай бичгтэй энэ мундаг Суади багшаасаа тэр эрдэм мэдлэгийг нь бас өвлж авч байгаадаа их баяртай байна. Монголоор бахархах сэтгэл бол илүү их төрж байна. Бүгдээрээ ингээд монгол дээлтэйгээ монгол үндснийхээ бичгийг бичээд сууж байгаа нь илүү бахархалтай байна. Тэгэд маш их зүйл ингээд сурч мэдсэн. Монгол орныхоо одоо бусад мэдэж сураагүй хүмүүсийн нёнийг ингээд хуваалцаад өөрийнхөө мэдсэн зүйлийг ингээд зааж сургаад энэгээр маш их бахархаж байгаа. Уран бичлэгийн аргатай маш сайн суралцж авлаа. Монгол бичгийг илүү сайн мэдэж таних авлаа. Би одоо 23 жил мэргэжлэрээ багшилж байна. Тэгээд яг өмнө нь бол сургалтанд бас сууж исэн. Гэхдээ яг энэ тийг юуг нь бол бас яг зөв бичиж бас бид нэр чаддгүй байсан байна. Энэ сургалт бол үнэхээр яг одоо элементээр яаж бичих вэ? Анхнаасаа одоо бүр нэг бүрчлэн бид нарт ингэ зааж байгаа учраас үнэхээр одоо үр бүтээлтэй сайхан сургалт болж байна гэж үзэж байна. Өвөр монголчууд бол энийг орхиогүй яг ингээ уламжлалаа хөгжүүлээд аваа явж байгаа учраас биднэрт илүү суралцах юм айгүй ихтэй ийм сайхан сургалт болж байна. Цаашид бол 2025 он гэхэд хос өчгтөн болно гэсэн үндэсний хөтөлбөрөөр хэрэгжүүлэхэд манай аймаг бол ерөөсөө нэлийн төхөмтэй болж байна гэж үзэж байна. За энэ сургалт маань 10 хоногийн хугацаанд нэлийн үр дүнтэй боллоо. Одоо багш нарынхаа заасан чигийн дагуу нийт багш нар маань маш хичээл сэтгэлтэй одоо сэтгэлээсээ одоо бичиж сурахыг одоо ирмэлзэж оролцлоо. Ер нь бол энэ хичээнгүй одоо энэ биерээр бичнэ гэдэг маань биерээ зөв барих, зөв суухаас эхлээд хувь хүнийг төлөвшүүлэх одоо тал дээр одоо нэлийн одоо ач холбогдол өгдөг ийм сайхан бичих юм байна гэдгийг ойлгож авлаа. Багш бидний хувьд бол өнөхөр тулгамжаас асуудаг нэг. Эсвэл ингээд стандарттай бол биерийн бичиг орох хэрэгтэй байдаг. Бид биерийг хэрхэн орох вэ? Яах вэ те? Наад зах нь биерийн барилттай энэ бүхэн яаж зохицуулах вэ гэдэг хүртэл бас тулгамжаас асуудал байсан. Яг энэ тулгамжийн асуудал маань хэрэгцээг нь хангасны сургалт болж чадсан. Тухайн бас цаг үеэ олсон ийм сургалт байлаа. Тэгээ энэ төгсөл өнөхөр одоо монгол бичгийг, үндэсний бичгийг түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь номер оруулж байгаа маш сайн
төсөл болж чадж байгаа гэж бодож байна. Монгол бичгийн маань яг авч үлдээд яг үндсэн байлгаж байгаа хүмүүс байна өвөр Монголд. Бид бас мартцсан бичиг эргэн сэргэн санаж байгаа шүү дээ. Гэхдээ бас биднэрт бас энэ хүмүүсээс суралцах энэ хүмүүсээс мэдих зүйл маш их байсан. Ер нь монгол хэлний багш нар бол энэ үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэхэд хамгийн чухал үүрэгтэй. Бас монгол бичгийн үндэсний бичгээ бас өвдүүлэн үлдээх чухал үүрэгтэй хүмүүс нэг. За энэ маань бас бидний үүрэг учраас бид нар цаашид энийг түгээн дэлгэрүүлэхэд нэлийн ач холбогдол өгж бүтэн чармааж ажиллана гэж бодож байна. Биерээр бичиж сууж байгаа хүүхэд бол сууц сурдаг, бясалгал сурдаг, бодож сурдаг, маш доктортой болдог. Наад зах нь ихэд эрүүл мэндэд хүртэл хэрэгтэй зүрх чичирдэгч гэдэг юм уу гар салгалдаг хүмүүс одоо удаан хугацаагаар зөв сууж чадах юм бол бараг нөгөө бясалгалын шинжтэй болдог учраас зүрх чичрэх, салгалах, стрессэд тайлах нэг боломж болдог. Ер нь бол багш сургууль мужуулагчид монгол бичгийг ер нь бол бүгд бичиж сурыг гэдэг үднээс би бол сургуулийнхаа зүгээс өөрөө монгол бичгийн биеийн бичлэгийг маш сайн сураад түүнийг одоо багш нартай сурагчтай түүнд дэлгэрүүлэх зорилгоор бол өөрөө монгол бичгийг биеийн бичлэгийг маш их сонирхож өөрөө хүсэл тавьж сургуулийн захиргаанд тэгж орж ирж одоо энэ бичлэгийг сурж байна. Ер нь бол 10 хоногийн хугацаанд сургалтын үйл ажиллагаа бол маш үр дүнтэй сайхан боллоо. Гэртээ өглөөд ничээлд явал өдөөс хойш нинүүндээ явал ороо ерөөс шин 1-2 болтол энийгээ бичээ суудаг. Нинүүндээ маш их сонирхолтой байсан. Шин баг унтахгүй л энийгээ хийжсэн. За дэмжлэггүй яг манай өвгөд Жавхан цогцлбор сургуулийн 7 дугаар ангид сурдаг. Энэ миний Монгол 2025 төслийн ийм уйгурч бичгийн маш одоо миний сэтгэл маш их өндөр байна. Хүүхэд тэр усан биерээр ингээд биерээрээ дүрээд ингээд бичиж байгаа энд бол маш их мэдрэмж хэрэгтэй. Маш их ухаан одоо уралдгийн талаас ч юм уу уралдах ухаан талаасаа ч юм уу аль ч талаасаа бас хэрэгтэй тийм мэдрэмж төрсөн. За энэ сургалт бол маш үр дүнтэй сургалт боллоо. Энэ сургалт эхэлж байхад бол энэ танхим хоосон байсан. Энэ сургалт дуусахад бол энэ танхимын бүх одоохон үндэсний босоо монгол бичгээр бичсэн энэ сайхан бүтээлүүдэд дүүрсэн байгааг бол та харж байна. Тэгэхээр хүүхд багчууд маань маш сайн идэвхтэй хичээлж байна. 2025 онд Монгол улс хос үжигтэй орн болоход бол завханчууд, завхны хүүхдүүд бол хамгийн түрүүнд манлайлан оролцоно гэдэгт бол эргэлзэхгүй байна. Тийм учраас энэ хөтөлбөрийг бол бид бас ирээдүйг харж Монголын өв соёл, уламжлалаа хүндэт гэж өвөг дээдсийнхаа бидэнд өвлүүлж ирсэн тэр сайхан дэлгэр сайхан өв соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор энэ сайхан арга хэмжээ зохион байгуулж байгаамаа. 9 сараас бол сурагчдын тоог өргөжүүлнэ. Өнөөдрийн энэ одоо сургалтанд сурсан хүүхдүүд маань бас сургагч багш болж ажиллана. Энэ мэтлэнгээр цаашаа өргөжих юм учиртай. Ер нь бол бид нар эзэн Чингис хаанаас өвлсөн энэ сайхан босоо монгол бичгээ өвлөж олон түмэнд түгээж ингэж хүрэх учиртай. Тэгэхээр завхан нутгаас эхэлсэн богд очрооны хайрхны үр дээрээс эхэлсэн энэ сайхан миний Монгол 2025 төсөл маань дэлгэр сайхан Монголын маань уудам нутаг дэвсгэрт одоо нэгж бүрд хүрнэ гэж ингэж бодож байна. Тэгээд энэ дэлгэр сайхан орон маань энэ сайхан их хэлээрээ их бичгээрээ дэлхий дахинд өөрийгөө төвлөн үлдээж мөнхлөн хадгалагдана гэж ингэж бодож байна. Тэр учраас энэ сайхан арга хэмжээний эхлэн завхан нутгаас эхэлж байгаад баяртай байна. Энэ дээр бол шилбэгартаа жаахан зайтай шил. Өвөр Монголын өөртөө засах орны эрдэмтэн багш нар Завхан аймгийн хүүхдүүд богино хугацаанд өндөр ур чадвар эзэмшиж буйг сайшаа магтаж, чин сэтгэлийн талархал илэрхийлж байлаа. Хатан ухаан компани захирал Ишин Сувади багш сурагчдын монгол бичгээ илүү сайн сурч, ариун мэдлэг өвөртлөхийг зорж буй их хүсэл тэмүүлэл, хичээл зүтгэлийг нь үнэлж, нийт 30 багшийн зардлыг аймагтай хамтран хариуцаж, Өвөр Монголын өөртөө засах оронд суралцуулахаар шийдвэрлэлээ. Миний бичгээр энэ нутгийн ард түмэн бол энэ босгоо өөрийнхөө энэ босгоо монгол уран бичдэг юм бол одоо төгөлийн ихэр эрхэмдэн нандинаж өнөө сурыг гэсэн хүсэл шаардлага их байна. За ирсэн нөхөдүүдийн чирмайлга их өндөр байна. За энэ нутгийн ард түмнээ энэ өөрийнөө энэ үг хэлэн дээдэлж босгоо бичгийн дийдлийг гисэн энэ зоригсноо их болохоор сурах урам их байна. Хүлээн авах чадвар бас их өндөр байна. Энэнд би их баярлж байна. Энэ миний үгийн санаас бол хол дагуу. Энээс сурахын хурдч их аймаар хурдан байна. Инглээр нь одоо
бүр адилхан одоо Монгол цус юм болохоор энэ одоо энэ бол лавтай сөрхий сайн хүлээж авдаг байхаа гэж бодож байна. Энэ үнд би их баярлж байна. Би нас 75 өнгөрсөн боловч энэ ийм сайхан сурж явах байдлыг үзээд өөрийн нэрхүү даглаад өөрийн ядарл зүтгэл авсан мартаж явсан. Сайхан байна. За энэ удаа Завхан аймаг тэрээд энэ уран бичлэгийн сургаалтын энэ төслийг хэрэгжүүлээд одоо нэрээ нэх амжилтад хүрч чадлаа гэж би бодож байна. Ерөөсөө ийм өндөр амжилтад ийм хохор хугацаанд хүрнэ гэж бол бид сэтгэлд байгаагүй, санаанд ч байгаагүй. Санаанаас гадуур одоо маш өндөр түвшинд хүрч чадж байна. Тэгээд энэ нь юу гэхээр бол энэ манай Монгол улсын багш сурагчдын одоо нэг босгоо Монгол бичгэнэд сурах бичих энэ нэг сэтгэл, энэ нэг урамшил, энэ нэг юунаас болов уу гэж бодож байна. Яахын аргагүй ийм хурдан ийм хохор хугацаанд одоо ийм өндөр түвшинд хүрээд бүр зарим нь бүтгэл бичих энэ одоо хэмжүүрт хүрч яхад бол бид их гайхаад байгаа. Ёстой бид сэтгэл ханамжтай байна. Өмнө очиж суралцуулж нэг өндөр түвшинд одоо хүргэж эргэж ирээд энэ жаахад бол одоо ямар ч асуудалгүй бүр энэ сайхан одоо хэрэг хэмжээтэй болон тэр мөртөө өмнө очиод бид зурсан хугацаанд бид тэндээс манай улсын хаан одоо энэ уран бичлэгийн тусгай багшийн хэрэг хэмээн үнэмлэл олгож өгнө энэ 30 багш эдбэр. Ингэж ирээд бол эргэж одоо сум сумын сургуульд жигээд сургуульд энэ уран бичлэгийн төгөөнд дэлгэрүүлэх жаахад бол одоо хангалттай гэж бодож байна. Бид уул нь бол Завхан аймаг ийм холоо ирнэ гэж манай компани бол бодоогүй. Бид бол Улаанбаатарын хаан ойр хавьд. Тэгээд яг нэхүүд бол бид одоо хамаг зүүнмэн дорн таймгаас эхэлдэг болов гэсэн ийм төсөвтэй байсан. Гэтэл энэ бид одоо ирээд Улаанбаатарт ийм төсөл хэрэгжүүлж явах ингээд Монгол шитрийн бас нэг тэмцээнд оролцсон. Тэгээд энэний одоо манай Шанжимтэг энэ дарга манай аймгийн одоо Батсайхана засаг дарга ингээд мэдээд бидний хүлээн авч уулзаад тэгээд одоо шууд энэ төслийг бол манай аймагаас хэрэгжүүлээд сайхан зохион байгуулна гэсэн. Тэгээд энд бол бас Монгол бичгийн бүр сурч явах энэ үйл ажиллагаа манд харуулсан энэ. Тэрнээс болоод бид шууд энд ирээд тэгээд энд ирээд бол бид нэг хоёр сургуулаас эхлүүлж заах байх л гэж бодож байснаас биш нэг л дор ийм охорхон хугацаанд харин 24 сум ийм 200 сурагч 80 багш ийм мундаг зохион байгуулна гэж бол нэрэн санаагүй. Энэ бол ёстой гайхамшигтай сайхан зохион байгуулсан. Энэ үнд нь бид их омогч байна. Энэ сайхан зохион байгууллаа. Тэгээд эдгээр манай засгийн одоо энэ дарга нарын энэ сайхан зохион байгуулсан. Тэгээд энэ багш нар сурагчдын ийм сайхан сурч явах энэ урмад бол бид их сэтгэл маш их өндөр байна. Энэ удааны сургаалтаас бол би нэг 3 жилийн олж харсан. Завхан энэ удааны энэ сургаалтаас би бол Монгол улсын уран бичлэгийн энэ ирээдүйг олж харлаа. Хоёр нь бол би энэ удааны энэ сургаалтаас бол Монгол улсын уран бичлэгийн жаан сургалтын одоо яаж одоо энэ төгөөнд дэлгэрүүлэх вэ гэдэг энэ ёсыг одоо ойлголоо, мэдлээ. Гурав нь бол Монгол улс даяард яна энэ уран бичлэг Монгол одоо босгоо уран бичлэгийн одоо энэ сурч одоо лавтай бүр чадан төгөөмөлж дийлнэхсэн этгэлийг надад хангаалаа. Ийм гурван тал бол энэ зөвхөн одоо манай Завхан аймгийн төдийгөр биш бүхэн Монгол улс даяард энэ үйл ажиллагаа бол ингэж явагдаж чадах гэдэг би их итгэлтэй болсон байна. Тэр мөртөө бол энэ манай Завхан аймаг бол нэгэнтээ нэг одоо соёлын одоо дэлгэрүүлэх энэ Монгол уран бичлэгийн одоо чанагшид энэ төгөөн дэлгэрүүлэх нэг сайхан одоо бодот жагварыг одоо бүтээн байгуулсан, нэг сайхан одоо энэ нэг дуурайал болсон, нэг сайхан манд одоо дуршлаг хурамдуулсан ийм сайхан үйл ажиллагаа болсон. 2 дугаар ээлжийн бүсийн сургалт Досон Цингис суманд 5 дугаар сарын 4-өөс эхэлж зүүн бүсийн 13 сумын 14 сургуулийн 100 сурагч 43 багш хамрагдаж байна. Миний Монгол 2025 хөтөлбөрийг 3 жилийн хугацаанд хэрэгжүүлнэ. Цаашид сургалтанд хамрагдсан хүүхдүүд багш нартайгаа хамтран бусаддаа зааж сургах замаар ирэх намар гэхэд 500 сурагчид Монгол биерийн бичлэгийн чадварыг эзэмшүүлэхээр төлөвлөд байна.